Өөрөөд. За, ерөөл дүүрнэ үү? Өнгөрсөн 7 хоног нэлийн завгүй байцгаасан баг тийм үү, шалгалт шүүлгэндээ хүүхдүүд маань бэлдээд одоо эх 7 хоногоос та нар ч улсын шалгалтанд орно тийм ээ. Улсын шалгалтанд орохоор пастор нь гоё арга зааж өгөө. Бурхны үг юм чинь намайг шалгалтандаа тэнцэхгүй үзнэ гэд би та нарын насан дээр яадаг байсан гэхээр тэр үе чинь бид нэр цаасан бие бэлдээ тийм үү. Утас бол конопт утас байвал бүр уйлдаг байсан. Паах гэх нэг ангид баг нэг факультет 9-р ангийн А, Б, В, Г 4 ангид нэг утастай дандаа эмэгтэй хүүхэд байдаг. Нөгөө эмэгтэй хүүхэд ч утсыг ганц бариад үзье, бууз авч өгнө шүү, байцаан салааднасаа өгнө шүү гэд гуйжиж нэг барьж үздэг. Ярихгүй шүү дээ. Яриж нэгж байхгүй угаасаа дуудлагал авдаг. Тэр үед яадаг байсан гэхээр цаасан библээ барьж байгаад ингэ шившгэлдэг байсан байхгүй. Хүлээж гад. Тэгээд нүдэ анжгаад дуртай нэг хуудасаа нэгээд гараараа заагаад нөгөө шилээ уншина. Шалгалтандаа тэнцэх нүг уу гэж үздэг байсан. Библийн хичээл 90-ад оны үед чинь Библийн хичээл сургалт ийм юм байхгүй учраас бид энэ одоо их л том хөлгөн судар байх хэвээр. Тэгээ бид нар бас залбирдаг тийм үү. Эзэн минь ээ та намайг онц гаргаж өгөөч. Ялангуяа би маш их тэгж залбирдаг байсан. За онцоо байг та намайг нэг алтан гурав тийм ээ. Эх орны алтан гурав л гаргаад өгч. Тэгвэл тэгэл болоо илүү юм өсөхгүй. Даан чи ийм залбирал бурхан хариулдаг. Сонимоод нэг тийм зураг байдаг тийм үү. Бурхан миний хоол өгөөч гэсэн чи өөдөөс нь хүр зөвдөг тийм. Юу гэсэн үг чи ажил хий, тэгвэл хоолтой болно. Үүн шиг хичээлээ давтахгүйгээр шалгалтандаа бэлдэхгүйгээр бурхан минь ээ намайг онц гаргаж өгөөч гэвэл бурхан юу гэх нь миний охин хичээлээ хий, хичээлээ давтаа гэж хэлдэг байх юм шиг. Тэгэхээр энийг бид нар бодох хэрэгтэй. Эзэн ямар залбиралд хариулдаг вэ? Бидний залбирал бурханы өмнө хэр чухал вэ? Чин сэтгэлийн үгүй бол зүгээр дуржигнуулж ярьж байгаа Библи дээрээс хүмүүнээс сонссон үгүй гэдгийг бид нар сайн бодох хэрэгтэй. Тэгээ яг аавтайгаа ярьж байгаа юм шиг тэр харилцаанд донд бурхан надад хэлэх үгээ хэлж ойлгуулж өгдөг байх юм шиг. Нэг залуу ойд явж байгаад баавгатай таарсан түүх би ярьж байсан тийм. Баавгатай таарад нөгөө залуу айсандаа зүхтаасан байна. Мэдээж баавгатай таарсан хүн зүхтаа нөгөө баавгаач араас нь хөөж гүүгэлээж яалтчгүй гүйцэтгэх гээд ирэхээр нь гүүж явах дундаа залбирсан байна. Эзэн минь энэ баавгааг итгэгч болгоод өгөөч. Эзэн минь энэ баавгааг итгэгч болгож өгөөч гэж залбирсаар гоод бүдрээд унсан чинь баавгаа ирээд шууд хазаад авах нь гэсэн чинь чимээг болцсон минь. Тэгэхээр бурхан миний залбирлыг сонсчтэй гэд эргээд харсан чинь баавгаа эзэн минь өдрөө хоол өгсөнд баярлалаа гэж хэлсэн. Итгэгч болсон байна уу? Итгэгч болсон байгаа. Гэхдээ залуу буруу залбирсан байхгүй юу? Эзэн минь намайг авраач биш. Аавгааг итгэгч болгож өгөөч гэхээр залбираад хоолой. Бидний хувьд шалгалт шүүлгэндээ бэлтгэхдээ энийг сайн санаж авах хэрэгтэй. Би хэр бэлтгэгдсэн бэ? Би оюун санааны хувьд, төсвөр төвчээрийн хувьд, багшгаа заасан хичээлийн хувьд, гэрийн даалгаврын хувьд би өөрийгөө хэр бэлдсэн бэ? Би тултлаа сайн хичээж бэлдээд үлдсэн дээр нь залбирал биднэрт хэрэгтэй байдаг. Сандрахгүй, мартахгүй, давтснаа ойлгох гэх мэтчлээ. Одоо улсын шалгалт гэхээр биднэрт өсвөрийнхэн маань 10 жилийнхэн маань тийм амар биш шүү дээ, тийм үү? За яг 1 2 3 4 5 дугаар ангид бол багш нь бага ангийн багш нь чирээ явждаг. Тэгээд яг 6 7 8 дугаар ангиас хүүхдүүд ялгараад эхэлдэг. 9 10 руу ороод ирэхлээр бүр өөр болоод эхэлдэг, тийм үү? Манай намайг сурж байхад манай 9 дугаар ангиас 8 дугаар ангиас үед нэг газ төгөөдөг байсан шүү дээ. Пионерын гишүүн, эвлэлийн гишүүн. Тийм манай 8 9 10 11 дугаар ангийнхан бүгд улаан газ төгзөөд. Тэр дунд газ төггүй ганцхан л нусаа гойж uuсан нэг шар хүн гүйж байдаг. Хин гэдэг нь тодорхой байна. Яа.
Яагаад гэвэл би тийм пионер юмд тэнцэх чадвар байхгүй. Ямар ч гастогч байхгүй. Тэгэхдээ надад тэр нь амар өглөө усангууд их жах нарыг харахаар гастокон усаар нь оргоод чш гэж эндүүгээр ингээд уурс босуулаад эндүүд нь надад шаардлага байхгүй. Цүнх шаардлага байхгүй. Бүсэндээ номоо дэвтрээ хийчихнэ. Нэг дэвтрийн урд талд нь математик, дунд нь монгол хэл, дахиад жоохон дунд нь орос хэл буруу харуулад эргүүлэхээр биологч үүд юм. Гэтэ би энүүгээр бахархдаг. Би сайн сурж явахгүй явдаа гэж пастор дандаа боддог. Яагаад тэгэхээр сурлага хөдөлмөр гэдэг бол хүнд зөвхөн мэдлэг олгоо зогсохгүй харилцаа, соёл, боловсрол, хүмүүстэй хэрхэн харьцах, ирээдүйд яаж амьдрах, мэрэгжил олон зүйлийг шийддэг учраас та намайг шалгалтаа бүгдээрээ амжилттай сайн болтугай гэж өрөөж байна амин. Хоосон залбирахгүй бэлдэж залбирна тий. Би бол харж байгаад хэлж байгаа. Бид нар яг энэ бэлтгэлийн тухай үзэж байгаа. Израильчууд Йорданыг гаталсан, тийм ээ? Йордан голыг бурхан хуваасан. Одоо тэд нар яах ёстой гэвэл Канаан газрыг эзлэнэ гэж байгаа. Гэхдээ нөхцөл байдлын хувьд үнэхээр хүндрэлтэй. Хүний нүдээр ойлгохдохгүй. Яагаад тэгэхээр Канаан газар тэд нар Йордан голыг гатлаад гараад тэдний хувьд 400 жил өмнөх үеийн 400 жил Египтийн боол байсан. 400 жил гэдэг чинь 100-100-аар хуваагдал 4 үеэрээ боол байсан гэсэн үг. 4 үеэрээ боол байсан тэр улсууд цүлд ирээд дахиад 40 жил өмнөх үеэ үхэж дуустал цөлөөр тэнүүчээсэн. Падамарамын цөл, Синийн цөлөөр байнга тойрсон гэсэн үг. Тэр ичгүүрт амьдралаар бурханд шийтгэж зэмлүүлсэн амьдралаар амьдарч явсаар байгаа тэд нар одоо өндөр хөгжил бүхий, хүчрхэг цайз бүхий, зэв зэвсэг бүхий, хүчрхэг айрам, өөрсдийн гэсэн хаантай, жанжиттай, тулаанчтай, эрүүл тулаанчтай, том хотуудтай тулалдах ёстой. Энэ бол хүчний хувьд байж болно. Сая та нар Орос Украины дайныг харж байгаа тэр 2000 хойд солонгосын цэрэг ирээд тэгээд юу ч байхгүй болоод 2 цэрэг баригдаад ярилцлага өгж байгаа ярилцлагыг би орос хэл дээр үзсэн байхгүй. Тэгсэн чинь тэр 2 цэрэг хэлж байгаа. Бид нарыг хээрийн сургуульд явнаа гэдэг ерөнхий Ким Жон Уны тушаал гараад 2000 цэрэг богоон цугаал дамжиж явсаар бод нэг буусан чинь Киевийн дайны талбар дээр ирсэн. Тэгээ бид нар бол хамгийн доод нь 12 жил, дээдл нь 18 жил бэлтгэгдсэн цэргүүд хойд солонгосон. Яаж хүн алах вэ? Яаж бөмбөг дэлбэлэх үү, тисэлэх үү, буудах уу, яаж зовох уу, бүх юмыг бэлтгэгдсэн 2000 цэрэг буугаад 2 хоногийн дотор 2 цэрэг амьд үлдээд тэр хоёр нь баривчлаа. Амьдараа амьд хил болоод украинчуудад баригдсан. Тэр хоёр нь ярьж байгаа. Хаанаас нь мэдэхгүй, юу нь мэдэхгүй бөмбөг бугаалсан. Бид нар толгоонд юм тавьж үзсэн, зүхтааж үзсэн, модон доогоор орж үзсэн, газар доогоор шургаж үзсэн. Янз бүрээр үзээд юу ч ойлгоогүй. Тэд нар юу мэдээгүй гэвэл Украины дроны дайралтыг мэдээгүй. Амьдралдаа анх удаага дроны дайралт үзсэн гэж. Яаж ч болдоггүй тэр дроны дайралт нь 2000 цэрэг тэр дороо үгүй болж байгаа. Энэ яаж вэ? Хоёр улсын хөгжлийн хэмжээг харуулж байна тийм үү? Украинд хизээч 18 жил 20 жил цэргийн албанд явдаггүй байхгүй юу? Та хойд солонгост 20 жил цэргийн алба хаана гэж боддоо. 20 настай сайхан залуу явлаа 40-тэй хөгшин над шиг нэрх юм шүү. Хорим хийх, хүүхэд төрүүлэх дуусаа. Эмэгтэйчүүд нь гэхэд хамгийн доод нь 7 жил цэрэгтэй явах хэрэгтэй. Гэхдээ яг эрэхтэй биш. Гэвч одооны техник технологи мэдээгүй учраас харьцангуй дайм болж байгаа юм шүү дээ. Украинчуудаас юу гарсан? Удирдлага барьсан хэдэн хүн дороо л удирдсан. Алсаас ямар ч яах аюулгүй үсрээл тэр нисэж байгаа дороо нь бууны сумд оногдвол унана. Өөр юмгүй. Харин нөгөөдүүд бол амь амьдралаараа 2хан цэрэг гэхлээр 2000 гэхээр 1998 цэрэг үг дуугүй өгч дэлбэрч өгч. Яг үн шиг 400 жил боол байсан 40 жил цөлд тэнүүчээсэн 2 сая хүн тэр дунд чинь настангууд байгаа. Тэр дундаас 500-аас 600 мянган зэвсэг барих чадвартай ирчүүд гэж байгаа. Тэр дунд чинь настангууд, хөгшөд, хүүхэд, өвчтэй янз бүрийн хүмүүс байна. Тэр хүмүүсээ дагуулсан 2 сая хүн
орох орон бэхлэлт цайз хот байхгүй. Байгаа юм нь майхан. Тэгээд Канаанд хөл тавина гэдэг бол итгэлээр тавихаас өөр аргагүй хүч тэнцүү биш тулаан гэж. Юугаар гэвэл Бурхан тушаасан учраас тэд нэр итгэлийн амьдралаар амьдрахаар шийдсэн учраас тэр газар хөл тавьж байгаа дүр төрх гар. Энийг бид нар уншихдаа аюу амархан боддог. Бурхан байгаа юм чинь. За яг одоо Канааны гэстэй янз бүрийн эзлэндээ ингэж боддог. Гэтэл үгүй. Энд маш том айдас, түгшүү, ганцаардал, соёл иргэншлийн ялгаа, нөлөө, хөгжилтэй, хөгжилгүй, цайцтай, цайзгүй үнэхээр хүнд дайны өмнө эдгээр тулгамдж ирж байгаа. За энэ дай эхлэх болоод Йордан голыг гаталсан 12 чулуу босгод тавьсан. Тэгээд тэд нар Йордны гатлахад дай эхлэнэ гэд Манасэ овгийн тал, Гад, Рубен овгийн 40 мянган зэвсэгт ирчүүд төрүүлж Йордныг гаталсан. Араас нь ард түмэн гатал дуустал Йордан урсаагүй. Ингээ гатлаа дууссаны дараа Йордан гол урссан. Тэгээд тэд нар Канаанд зогсоод одоо дайн болно гэсэн чинь Бурхан Йошуад дуудаж байгаа. 4-р бүлэг дээр бид нэр энэ хүртэл үзсэн тийм ээ. Бурхан Йошуад дуудаад уул нь биднэрийнхаар юу гэж хэлмээр вэ? Тэрийг цэргийн жанжнаар тавь. Цэрэг айрмаа 500 мянган цэргүүд 20 наснаас дээш зэвсэг барих чадвартай тоологдсон 500 мянган цэргүүдийг тэд мянгатаар нь ингэж хуваа. Тийм айран босгоод Ерихо хотын ийм талаас нь ингэж дайр. Ийм зэвсэг бил ийм зөвлөгөө стратеги төлөвлөгөө ярих хэрэгтэй. Тийм ээ. Ингэж дайн болно шүү дээ. Зүгээр л чулуу бариад мод бариад дайрах уу? Ханны цаана байгаа хүмүүс дээрээс нь зүгээр л устгах. Нөө дорооны дайн шиг л болно гэсэн. Ингээд Бурхан Йошуад дуудсан тухай 5-р бүлэг эхэлж байгаа. Йордны чанд баруунтад орших Аморын бүх хаад мөн Тэнгис хавийн Канааны бүх хаад эзэн хэрхэн Йордны усыг Израилийн хүүгүүдийн өмнө тэдний гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж Израилийн хүүгүүдээс болж зоригн мохов. За яасан гэнэ үү? Йордны чанд дах тийм үү? Бүх хаад мөн улаан газар дундын тэнгис бид нар газрын зөндөө зурсан шүү тийм үү? Газар дундын тэнгисийн хаваар Канаанчууд бүгд айсан. Тэд нар яагаад айсан гэвэл Рахабыг сонссныг тэд нар мөн сонссон байсан. Бид нар Рахабын тухай 2-р бүлэг дээр үзсэн шүү тийм үү? Та нарын өмнө Египтийг Бурхан чинь яаж шийтгснэг, хэрхэн шийтгснэг, та нарын өмнө улаан тэнгис яаж хуваагдаад та нар Египтийн улаан тэнгисээр хуурай газраар яаж гарсныг. Тэгээ 40 жил Падам Арам Синийн тэр ямар ч усгүй хүн байтугай амьтан амьдрах боломжгүй цөлд нэгэн ч үхэж өргөдөхгүй, нэгэн ч өлсөж цангахгүйгээр 40 жил яаж амьдарч ирснийг, та нарын урд үүлэн багна, галан багна яаж өдөрддгийг, Бурхан та нарын дээр яаж цог жовхлангараа дагуулдгийг, та нарын Бурхан ямар хүчрхэг гэдгийг бид нар сонссон учраас зориг мохсон юмаа гэж ярьсан. Харин өнөөдөр юу болсон гэвэл сонссноо Канаанчууд нүдээр үзсэн. Шитимээс Ерихогийн харалдаа тэдний нүдэн дээр үертэй байсан, ургацын үертэй байсан Йордан гол ширгсэн. Тэд нар юунд найдсан гэвэл Йордан голыг гаталтлаа энэ 2 сая хүн удна. Тэр болтол бэхлэлт цэргүүдээ бэлдээ гэж бодож байтал юу болсон гэвэл нөгөө найдвар усан Йордан голын Израилийн Бурхан ширгээхийг харсан. Нүдээр үзсэн. Нүдэн дээр нь нөгөө цөлөөс гарч ирэхсэд химээх, тэнүүлчид химээх 2 сая хүн гарч ирээд дуустал Йордан гол яасан. Буцаад урсгыг харсан. Энийг харсан тэд юу вэ гэвэл бүх үндэснүүд өөрсдөө гэсэн бурхадтай байсан. Манай Монголын шамонизм шиг тийм үү. Тэнд очиж энэ биеэр нь улаан ам гараад байна гэж нэг лам дээр юм уу бөөдөр очиход чи тийм голын иргэдээ шийдсэн байна. Тэр голын савдаг хараацсан байна. Миний хүү ингээд би энэ өвдөд чи тэр уулын тийм өнчин модыг очих угалцсан байна. Нэг доов сондуул жалга нэг ургац мод болгоно нэг өөр ийм сэгсгэр савдагтай байдаг юм ш тусдаа тийм үү. Ингэж ярьдаг. Яг үн шиг тэр үеийн үндэстэн болгон өөрсдийн тийм савдаг шиг шүтэнтэй. Тэд нар юу харсан гэвэл тэдний тэр шүтэнүүд хидцээч усыг, тэнгисийг, голыг хуваахыг, зогсоохыг, ширгээхийг үдсэн түүх баг. Яагаад гэвэл тэр бүгд хурамч бурхад учраас. Харин Израилийн Бурхан нүдэн дээр нь хийхийг харсан учраас Канаанчууд болон Аморчуудын улаан тэнгис хавийн бүх хүмүүс яасан гинөө бүгдээрээ бүх хаадууд сонсоод ширгээснийг Йордан голыг гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж Израилийн хүүгүүдээс болж зориг мохжээ гэж хэлж байна. Энэ бол
эзний тэдэнд үзүүлж байгаа гайхамшиг гэсэн. Эдний бурхан манай бурхтаас хүчтэй байвал яана? Израилийн бурхан ийм амар юм чинь манай бурхтыг дийлчүүл яана? Бид нар ялагдана гэдэг ийм үзэлтэй шашинлаг үе гэсэн. Ингээд 2 дугаар зүйл дээр ингэж харж байгаа. Тэр үед эзэн Йошуад өөртөө цахиур хутгнуудыг хийж Израилийн хүүгүүдийг дахиад хоцол гэлээ. За та нар эрүүл ухаанаар боддоо. Энэ вау гэмээр ишлээ. Тэд нар хаана байгаа вэ? Шитимээс гараад Йордан гатлаад Канааны газар очсон. Канааны бүх хаадууд зориг мохсон гэдэг чинь бүгдээрээ цэрэг дайны бэлэн байдалд байгаа. Аль руу дайрна хариу үйлдэл юм. Тэр тусмаа Ерихо, тэр өндөр том цамхаг чулуун хот дотор бүгдээрээ ойртдгол юм бол жадлна. Ном сум харваачт нь бэлэн, харуулууд нь бэлэн байж байгаа. Тэд нар зүгээр л тал дээр 2 сая хүн байгаа. Иргэн тойронд нь ямар ч зэрэг зэвсэг, за ёстой үсрээл нэг шүүр сэрээ байвал гэх юм. Хоолоо иддэг халбаг нь байвал гэх юм. Юу ч байхгүй 40 жил цөлөөр тэнсэн, юу ч мэдэхгүй 2 сая хүн зүгээр л ил хул тал дээр зогсож байгаа. Тэгээд тэднэрт бурхан Йошуаг дуудаад цэргүүдээ ингэж хуваа. Ийм эдэн мянгатын дарга, зуутын дарга нарыг томил, далан ахлагч нараа дууд, ийм тахил өрг, ийм хүчээр Ерихог ингэж довтол, ийм стратеги төлөвлөгөө гэж ярих юм ба гэсэн чинь бүр эсрэг нь вау! Бүгдээрээ хоцлол үлдэж. Юу гэсэн? Та нар гайхгүй нь. Ийм гаж юм гэж байд юм. Чи дайнд ормоор байна шүү дээ. Тэрхийн харьсаа тасдуулсан, хөвч хөндүүлсэн, хоцлуулсан эрэгтэй хүн хамгийн багадаа 3 хоног босч чадахгүй шүү дээ. Цаашлаад 7-8 хоногийн дараа нэг баацгнаад явдаг болно шүү дээ. Хөвч хөндүүлж шүү дээ. Гэтэл бурхан яаж юм? Одоо дайтмаар байна эзэн гэсэн чинь Израилийн бүх ирчүүд хүүгүүдийг дахиад хоцол гэж. Та нар Хивичүүдийн жонон Шихемийн түүхийг мэднэ. Эхлэл номны 34 дээр гардаг. Шихемийг яадаг вүлээ? Яаков хэмээх бурхны хүний охин Динагийн Хивичүүдийн жонон Шихем хүчирхийлждэг. Тэгээд дараа нь сайн болоод би охинтой чинь сууя гингүүд Симеон Лев хэмээх 2 ах нь юу гэдэг вэ гэвэл та нар хөвч хөндүүлчих. Тэгэхгүй бол бид нар дүү охиноо та нарт Шихем жонон чамд өгч чадахгүй гэсэн чинь жонон хотынхоо 5,000 гаруй ирчүүдийг би хурмаа хийх хэрэгтэй. Би Израилийн Яаковын охин Динатай хурим хиймээр байна. Та нар Израилийн болцлыг хангаж бүгдээрээ хөвч хөндүүлгээд бүгдийг нь хоцлоо ичдэг. Ингээд хоцолсны дараа 2 хүн Лев, Симеон нар ороод хотын 5,000 ирийг бүгдийг нь алдаг. 5,000 хүн яаж ч ядарсан нэг 2 залуу ядад дараад гівтэж болно доо. Чадахгүй хөвч хөндүүлсэн эрэгтэй хүн үнэхээр 3 хоног ямар ч арга байх. Тэгвэл ийм асуулт гарч. Хэрвээ би байсан бол над шиг итгэлгүй, над шиг хэрүүлч амтан байсан бол Йошуа болоо чи одоо дүрдээ итгэхэд. Хэрвээ бүгдээрээ хоцлуулах хэрэгтэй байсан бол Йордны цаана хот амар тайван байхад хоцолчихгүй яасан. Тэгвэл тэндээ нэг 3-4 хоног ядаж алхдаг болоод Йордан гаталж ирсэн бол одоо энэ дайны талбар дээр бид нар хамгаалагдахгүй шүү дээ. Бид нар хоцлуулчаад ангаагаа твтчихэд тэд нар гинт дайруул яах юм? Эхнэр хүүхэдтэй би яаж хамгаалах юм? Би өндийч чадахгүй шүү дээ. Юу яриад байгаа юм чи? Тэр Йордны транс Йорданд байхад хийчих үнэхээр хийх ёстой байсан бол тэнд хийчихгүй. Одоо гарч ирээд дайсныхаа талбар дээр улаан нүүрэн дээр нэг зогсчоод тэгээ бүх ирчүүдийг хоцолчихлаа. Бид нар яаж тулалдах юм бэ? Энд дайдах гэж ирсэн юм уу? Алуулах гэж ирсэн юм? Би бол ингэж асуух. Эзэн үгээрээ тэдэнд маш том мессеж өгч. Хүний нүдээр бол бидний нөхцөл байдлаас шалтгаалж үлддэг итгэлийн амьдралыг эзэн үгүйсгэхийг хүсэж байна. Ийм байгаа учраас би лизентэй учраас би ийм асуудалтай байгаа учраас ийм өвчин зовлонтой байгаа учраас гэдэг шалтгаанаар 100% итгэлээ эзний өдрийг сахихаа эзэн зориулт гарган үйлчлэхээ 2 дугаарт болгоод өөрийнхөө нөхцөл байдлыг 1 дугаарт тавиад түүнийхээ төлөө даган явдаг итгэлийг бурхан үгүйсгэхийг хүсэж байна. Тэгээд бурхан ямар итгэлийг хүсэж байна гэвэл нөхцөл байдлаас болцолгүйгээр үл шалтгаалan та нар надад итгэхгүй.
Хүний ухаанаар та нар бол одоо алуулна. Канаанчууд нийлээд дайрах гэж байна. Та нар өөрсдөө Канааны хил хязгаарыг даваад зөвшөөрлгүй ороод ирсэн. Үнэн дайсныхаа газар дээр байгаа. Үнэн зэр зэвсэггүй хот хамгаалалтгүй байгаа. Үнэн гэхдээ та нар надад болцолгүй нөхцөл байдлаас давсан итгэлээр итгэх юм бол та нар ялна. Би Йошуа 1:8, 9, 10, 11, 12 дээр та нар загсан миний үгэнд дуулууртай байвал та нар ялна. Миний үгэнд дуулуургүй бол ялахгүй. Одоо дуулууртай байж чадахгүй юу гэдгийг чи харъя. Хүний нүдээр бол одоо хоцлол үйлдсэн юм бол та нар бүрэн үхэж өгөө болно. Дайсандаа ялагдана. Харин миний нүдээр намайг харж надад бүрэн дүүрэн дуулууртай байгаа бол та нар миний үгийг дуулууртай болцолгүйгээр нөхцөл байдлаас шалтгаалсан шалтгаан тоочдгүйгээр бүрэн дагах ёстой гэдгийг Израильчуудад зааж өгч. Хоёрдугаар бас нэг асуудал гарч байна. Энэ хоёр дахь үе маань хэдий улаан тэнгис хуваагдахыг нүдээр үзээгүйч тэд нэр Марагийн шорвог усыг бурхан амтлаг болгосныг хараагүйч тэд нэр үүлэн магна галан магныг харсан. Бурхан тэднийг хэрхэн дагуулсныг харсан. Тэдний дээр өглөө бүр манна буухыг харсан. Тэд нэр бүдэн шувуу яаж өөрсөн дээр нь буухыг харсан. Тэд нэр Рефидимийн хаднаас цүлд буюу хаднаас ус оргилохыг харсан. Тэд нэр Мерибадах цөлийн хаднаас ус оргилохыг харсан. Тэд нэр Синай уулан дээр эзний оршихуй бууж ирэхийг харсан. Тэд нэр Синай уулнаас бурхан ярихыг сонссон. Тэд нэр Синай уулан дээр Мосе гараад бурхан өөрийн гараар хууль бичиж өгөхийг нүдээр үзсэн. Тэгээд яагаад одоо болтол хүч хөндлөөлээг байгаа юм бол? Зарим хүмүүс Библийг гүйцэд уншихгүйгээр зөвхөн энэ ишлэлээр дахиад хоцлол гэж бичсэн учраас эзэн Йошуаг дуудаад Израилийн хүүгүүдийг дахиад хоцол гэсэн учраас тэд нар хоцлуулсан байсан. Тэгээд дахиад хоцлуулж байгаа. Үүн шиг бид нар итгэлээ баталж хоёр дахь баптизм хүртэж болно гэж ярьж ирсэн үнийг би сонсч байна. Би санаандгүй нэг хүнд 3 дахь удаа баптизм хүртээсэн тохиолдол бас байсан. Та нар санаж байна уу? Би нэрийг хэлэхгүй. Баптизмын хоцлолууд кемпээр дуусаад оройн нь бүгдээрээ гадаа сайхан будаатай олвол эдээс уучсан чинь пастраас гоё байна гэж хүрээсэн. Яасан гэсэн чи. Өстой би эхнийх нь тим сүм дээр баптизм өстой хоёр дахь баптизмаа би хөдөлт тим сүм дээр хүрсэн байхгүй. Өнөөдөр би танаар 3 дахь баптизм хүрчлэх гэхээр би бүр тим юм гэж хаана байсан. Тийм ээ. Хүн 3 удаа давтаж өгдөг хүн байна уу? Нөгөө 8 амтай өнгөн сүлт юу гэдэг вэ? Муур 9 амтай байдаг ч гэдэг үү? Үхэл амьлал за нэг үхлээд авчлаа гэхэл ингээд явдаг хүн байна. Хүн нэг л үхэж нэг л төрдөг шиг баптизм чинь сүнсээр нэг л хүртэх, нэг л сүнсээр үхэж, нэг л сүнсээр шинчлэгдэн босох. Энэ чи баптизм шүү. Тийм ээ. Үүн шиг энэ хоцлолыг ингэж ярьдаг хүмүүс байдаг. Гэхдээ энэний тайлбарыг цаашаа тэр номлогч залхуурахгүй хэдхэн ишлэл жоохон бодоод уншсан бол тайлбарлаад хэлсэн байгаа. Яагаад энэ хоёр дахь үе хоцлуулаагүй байсан талаар маш тодорхой хэлсэн байна. Хоцлын тухай бурхан анх Эхлэл номны 17 дугаар бүлэг дээр тайлбарласан байдаг. Авраамыг дуудаад чи болон чиний гэр бүлийн бүх хүмүүс чиний худалдаж авсан зарцснаас ч ялгаагүй 17-гийн 14 та нар дараа нь уншаарай. Бүгдээрээ сүмийн дараанд баярын хөтөлбөр ихтэй учраас хурдан явъя. Тайлбарлаад хэлсэн байдаг. Хоцлол нь ямар учиртай юм гэхлээр чи миний гэрээнд хамааралтай хүн мөн үү биш үү? Хэрвээ чи миний гэрээнд хамааралтай хүн гэвэл чи хөвч хүндүүлж хоцлуулсан байх ёстой. Эгүй бол чи надад хамаагүй бөгөөд миний гэрээнд миний ард түмэнд тооцогдохгүй таслагдана гэж хэлсэн байна. Энэ нь юу юм гэхлээр хөвч хүндүүлэх гэдэг нь Бурхны гэрээг хүчин төгөлдөр болж байгаа зүйл юм. Ойлгож байна. Тэр гэрээнд хамаатай гэсэн. Ямар нэгэн гэрээнд та нар боддоо байрны ээж аав чи байраа зарчиж та зармааргүй байж. Гэхдээ ор дээр таны нэр байхгүй бол танд хамаатай юм. Пад баг. Яагаад? Байрны ор дээр таны нэр байхгүй юм. Энэ гэрээтэй адилхан гэсэн үг. Хэрвээ байрны ор дээр таны нэр байвал яах вэ? Та зөвшөөрөхгүй бол яах вэ? Байр зарагдахгүй. Яагаад? Тэр гэрээн дээр байрны бичиг баримт ор дээр таны нэр овог байгаа учраас регистрийн дугаар бичигдсэн учраас. Тийм биз? Үүн шиг Бурхны гэрээнд хамаатай байхын тулд энэ хоцлох ёслолыг заавал хий гэж Бурхан
Эхлэл номны 17-гийн 14 дээр Авраамд анх тушаасан байхгүй. Яг гэвэл Авраамтай бурхан анх гэрээ хийсэн учраас. Гэхдээ та нар ингэж бодоорой. Энэ хичээл янз бүрийн сургуулиудад, библийн сургуулиудад орохоор эрэгтэйчүүд нь ингэж хийлгэх гэдэг. Эмэгтэйчүүд нь нөхрөө жоохон ятгах маягтай байдаг. Гэхдээ би хийлгэхэд хараа энэ хоцлох буюу хөвч хөндөх гэдэг чинь одоо тийм дээр үеийн зүйл биш болсон. Өнөө 25 оны 21-р зууны ирчүүд тэр тусмаа хөгшин Европ тийм үү? Европын орнуудыг бүх эрэгтэйчүүд төрөөд 8-аас 30 хоногтойдоо хийлгдэг болсон. Энэ утгаараа Европт бүр одоо Солонгост ч тэр эмэгтэйчүүдийн умаан хүзүүний хорт хавдар гэдэг үг байдаг. Тийм өвчин байхгүй ч байсан. Эмэгтэйчүүдийн савны улаалт гэдэг өвчний онш байдаггүй, мэддэггүй ангаах ухаанд нь яагаад байхгүй ч байсан. Эрүүл ахуй үднээс хүмүүс хийлэгдэг болсон байхгүй. Эрэгтэй хүний тэрхийн арьсыг тасдаж авдаг. Одоо үед та нар боддоо би нэг хоёр пастортай хоёр дүүтэйгээ хөвчөндүүлэхээр одоо хоцлын хийлгэж өгөхөөр таньдаг эмчтэрээ очиод ярьж хахад хувийн бүх хэмлгүүд хийдэг болсон. Тэгээд тэд нэр энэ талаар яриад хийхдээ тэр хөвчөндөхийг хийж байгаа тэр одоо их эмч Мессаслын эмч хэлжсэн. Та нар санаа зовлтгүй. Энд чи эрүүл мэндэ бодсон зөндөө хүн тэр сайхан самбуу мянган баяр хин блэ бүгдээрээ хүргэнүүд хүүхдүүдээ өндөр төлөөд хийлгчихдээ. Хотод бол хувийн бүх хэмжлүүд энийг хийж байгаа. Яагаад гэвэл эн чинь эрэгтэй хүний эрүүл мэндэд ч сайн, гэр бүлийн харилцааны эрүүл мэндэд ч сайн, эрүүл мэндэ бодоод одоо Европуудыг дуурайгаад бүгдээрээ хийлгдэг болсон. Солонгосууд, Японууд бүгд хийлгдэг болсон. Монголчууд харин эхнээсээ мэдээд энэ томчуудын хүүхдүүд бүгд хийлгэж байгаа гэж хэлж байгаа. Энэ нь юу юм гэхээр тэд нар чи итгэгч биш. Эрүүл мэндийн шалтгаанаа юу юм гэхээс хоцлолыг заавал өнөөдөр хийлгэх ёстой юм байна гэж бодож болохгүй шүү. Би тэгж огт хэлээгүй. Яагаад гэвэл шин гэрэн дээр Паулийн бичсэн үг, Ром ном, Еврей номон дээр хоцлолын тухай маш тодорхой хэлсэн. Христ эзнийг зүрх сэтгэлдээ хүлээж авсан хэн боловч түүнд итгэх итгэлээ батлан баптизм хүртсэн хэн боловч сүнсээр хөвч хөндүүлэгсэд бөгөөд тэд Бурхны өмнө зөвхт юм а гэдгийг заагаад өгсөн. Тиймээс өнөөдөр заавал тэрийг хийлгэх албагүй. Харин надтай хамт явсан тэр пастор ахнаар хэдэн итгэх христчэн дүүнер маань эрүүл мэндийн шалтгаанаар л хийлгэх гэж явсан байхгүй. Түүнээс нэг Библиэлд ингэж хийгсэн юм чинь гэж хийгээгүй. Учир нь шинэ гэрээн дээр маш тодорхой заавал махан биеэр хоцлол хийлгэх хөвч хөндүүлэх хэрэггүй. Бид нар хэдийн Христ дотор сүнсээр баптизмаар хөвч хөндүүлэхсэд бөгөөд хоцлуулахсэд бөгөөд бид нар хэдийн Христ эзэн дотор түүний гэрээнд хамааралтай итгэлээрээ хамгалагдан Есүст итгэснээр түүний гэрээнд хамааралтай болсон юм а. Өмнөх үе яагаад хоцлол хийлгэсэн гэвэл тэднэрт Христ Мессийг өгөгдөөгүй байсан учраас хоцлол хийлгэх болсон бол одоо бид нар нэгэнт Христийн цусаар бүгд эзэн дотор хөвч хөндүүлэхсэд юм а гэдгийг заагаад өгсөн юм. Тийм болохоор битээ нөхрүүдээ ятгаад эрэгтэйчүүд нь бас хотын хувийн эмнэлгүүдээр янз бүрийн юм хайгаад гараа. За тэгвэл одоо байгаа энэ шинэ үеийн яагаад энэ хөвч хөндүүлэх ёслолыг хийлгээгүй байсан бэ гэдгийг ингэж Библи өөрөө цааш нь тайлбарласан байна. 3-аас би 5-нд уншиж өгье. Тэгэхдээ Йошуа цахиур хутгнуудыг хийгээд Гибеат хаа аралуутад Израилийн хүүгүүдийг хоцлов. Египтээс гарч явсан бүх дайчид ирчүүд Египтээс гарсныхаа дараа замдаа цөлд үхцгээс учраа Йошуа тэднийг инхүү хоцолсон юм. Учир нь гарч явсан хүмүүс бүгд хоцлуулсан байсан боловч Египтээс гарч явсны дараах аян замд цөл газар төрсөн бүх хүн хоцлуулаагүй байлаа. Тийм үү? Ойлгосноо та саяны уншсан шүү дээ. Египтээс гарч явагчсад бүгдээрээ яасан байсан гэнэ? Хоцлуулсан байсан. Бөгөөд тэдний бүгдээрээ цөлд үхсний дараа цөлд төрсөн шинэ үеийнхэн нь бүгд хоцлуулаагүй байсан юм а гэдгийг Библи өөрөө тодорхой хэлсэн байна. Тиймээс тэр өмнөх 2 дугаар ишлэлдээ дахин хоцлуул гэж хэлсэн нь хоцлуулсан хүн дахиад хөвч хөндүүл гэж байгаа юм биш. Яасан байх нь? Өмнөх үеишгээ 2 дахь үе бас дахин хоцлуул гэсэн утга болохоос баптизм 2 удаа хөвч хөндүүл гэсэн утга биш байна. Энд дээр маш тодорхой ойлгомжтой хэлсэн байна. Яагаад гэдэг асуултанд хариулж байгаа. Шалтгааныг нь Египтээс гарч явсан дайчин ирчүүд
буюу бүх үндэстэн эзний дуу хоолойг сонсоогүй учраас тэднийг дагаж устдаж дуустал Израилийн хүүгүүд цөлд 40 жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр эцэг өвгөдөд маань эзний амлсан сүү балаар бэлгсэн газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж эзэн тангаргалсан билээ. Харин эзэн тэдний оронд хоцлуулаагүй хөвгүүдийг торниулсан ба тэднийг Йошуа хоцолжээ. Учир нь тэд замын туршид хоцлуулаагүй байв. Тийм үү? Хоёр дахь үед хоцлуулаагүй. Харин шалтгааныг нь юу гэж хэлсэн бэ? Өмнөх үеийн шийтгэл ичгүүрээс болоод хоёр дахь үед бурхан хоцлуулахыг хөвч хөндлөлөхийг зөвшөөрөв. Өөрөөр хэлбэл өмнөх үе яасан гинөө? Бурханы дууг сонсоод дуулууртаа дагаагүй учраас, эсэргүүцсэн учраас, тэрсэлсэн учраас өмнөх үеийг цөлд үхэх болно. Та нарт миний амласан газрыг та нарт би үзүүлэхгүй гэж эзэн тангаргалах тэр агшин тэднийг сүнслэг хайрцагт оруулсан. Энэ хайрцагнаас хинч гарахгүй бурханы шийтгэл зэмлэл байсан. Энэ шийтгэл зэмлэлийн 40 жилийн хугацаанд бурхан дахиж хинтэж гэрээ байгуулахгүй гэдгээ шийдвэр гаргасан учраас өмнөх тэрслэн үе үхэд дуустал нэг ч хүнтэй дахин гэрээ байгуулахгүй гэж шийдсэн учраас нэг ч хүнд хөвч хөндлөхийг зөвшөөрөв. Цөлд төрөсөд болон дараагийн үеийн нэг ч хүн зөвшөөрөв гэсэн. Харин өмнөх тэрслэн үе устдаж үгүй болсны дараа Канаан газар авчирж хагаад шинээр бурхан хоцлол хийж байгаа. Одоо дахин гэрээгээ шинжлээд шинэ үетэй шинэ гэрээ байгуулж байна гэсэн. Бид нар бодох хэрэгтэй. Бид нар тэрслүү дуулуургүй байдлаас болж дараагийн үр хүүхдүүдээ өөртөөгөө хамт энэ ичгүүрийн зэмлэл шийтгэлийн хайрцагт хийцсэн биш үү? Тийм болохоор бидний хүүхдүүд үгийн маань сонсдоггүй, дуулуургүй, бас ууртай, уцаартай, үг маань яагаад ч хүрдэггүй, зодоод нүдэд ч үг ойлгодоггүй юм тэрслүү болсон юм биш үү? Энэ нь яг Серафимыг гаралтай грек эмэгтэй шиг бидний асуудал байгаа юм биш үү гэдгийг бид нар эзнээс эмэг сэтгэлээр бодож үзэх хэрэгтэй. Мөн одооноос бид нар дахин нэг гэмшиг хичээж эхлэх хэрэгтэй. Ирээдүйн үе хүүхдэд маань миний одоо байгаа тэрслүү дуулуургүй байдал нөлөөлдөг юм байна гэдгийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Би бурхныг хоёрт тавьдаг бол би өөрийн шалтгааныг, өөрийн нөхцөл байдлыг нэг тавиад бурхныг хоёрт тавьж амьдэрдэг бол яг тэр хайрцагч нь таны үр хүүхдүүдээр буух бөгөөд та насны мөчлөг дээр үннийг ойлгож хараачаа сууж сүнслэг нүд чинь нээгдээд хүүхдтэй шаардлага тавих тэр агшин хүүхд чинь таны үгийг сонсгосоо өнгөрсөн байх бол. Тэд хэдийн танаас сурсан байх бол. Та юу гэж ярих чинь хамаагүй таны үйлдэж байгаа үйлдэл чинь тэдэнд хэдийн гүн арилшгүй сургамж болоод үлдсэн байх бол. Бид нар маш сайн бодож, болгоомжилж хичээх хэрэгтэй гэсэн. Йошуа тэднийг хоцолсон тухай өгүүлж яагаад тэд нар хоцлуулаагүй байсан гинүү? Бурхан зөвшөөрөв учраас. Хинээс болоод гинүү? Тэднээс болоод энэ шинэ үеэс болоод эцэг өвгд аав ээж өмнөх үеийнхний тэрслүү байдлаас болоод одооны үеийн энэ залуучуудыг ч бурхан цөлд хоцлохыг хөвч хөндлөхийг өөртөө нэг болгохыг зөвшөөрөв. Гэрээний эзэн болохыг зөвшөөрөв. Энэ нь өнөөгийн бидний сүнслэг байдалтай шууд холбоотой. Шууд холбоотой. Яагаад архичин хүний хүүхэд архичин эцгийгээ үзэн ядаж хизэж юм болохгүй гэж бодож өссөн атлаа архичин болждаг. Яагаад аав нь ээж нь хүчрэхийг зодож нүддгийг хараад ээжигээ өрөвдөж уйлж байгаа хизэж би ингэхнэрээ зоддог аав шиг ийм өөдгөө амтан болохгүй гэж үзэн ядаж бодож өссөн атлаа том болоод ихнэрээ зоддог яг аав шиг нэгэн болдог. Яагаад аавыг өгснээс хойш ээж дэндүү завхаа байна. Би ээж шиг ийм завхаа болохгүй дээ гэж бодсон тэр охин том болоод яг ээж шиг завхаа нэгэн болдог. Хатуу боловч өнөг. Энэ бол асуудал. Энэ бол бид нэр гимшиж, эргэж, эзнээс эмээж өөрчлөгдөх ёстой шалтгаан. Өөрийнхөө төлөө биш юм гэхэд үр хүүхэд
хооч үе маань хоцлуулалгүй, хөвч хөндүүлэхгүй үлдэхгүй. Надаас болж тэдний маань хөвч хөндүүлэхийг бурхан зөвшөөрөхгүй үлдээчихгүй. Бурханы зэмлэл, надад ирсэн зэмлэл үр хүүхдийн маань сүнслэг хайрцагт надтай хамт оруулчихгүй гэдэг эмээх зүрхээр бид нэр гимшиж, эргэж дахин нэг өөрийгөө нэгтлэн харах шаардлагатай гэсэн. Тооллого ном, Йошуа ном бол энгийн ном биш. Энэ сэтгэл зүйн, гэр бүлийн, зан чанарын, үр удмын маш чухал мессежүүдийг бид нарт өгүүлж байдаг. Бүр нүдэн дээр хүний амьдралаар ард түмний түүхээр нь жишээ болгон бид нарт өгүүлж байдаг мэрэгэн ухааны ном. Бид нар эндээс дахин бодож үзэх хэрэгтэй. Ингээд үндэстэн даяараа бүрэн хоцлуулсны дараа идэгтлээ тэд хоорондох байрандаа байцгаав. Дараа нь эзэн Йошуа өнөөдөр би та нараас Египтийн занал зүхлийг зайлууллаа гэв. Тийхүү энэ газар өнөөг хүртэл Гэлгал гэж нэрлэгдэж. За яасан гэнэ үү? Тэд нар над шиг байсан мэн үү? Дайм болох ч юу хоцлол вэ? Хөвчөө хөндүүлчихэд өндөж чадахгүй байж байгаа нөгөөдөл чинь дайрч ирээд будаа болгоод яах юм бэ? Дараа болё. Ядаж Ерихог эзэлчихэд хот дотор нь сайхан бүгж жагаад хамгаалалт тавьж жагаад үр хүүхэд, настан хүүхдүүд, гэр бүл эхнэр хүүхдүүд, эмэгтэйчүүдээ оруулчаад тэгээд тэр хоцлыг чи хийлэгчээ. Эхлээд энэ Ерихо руу дайраад ямар нэгэн аргаар энэ хотыг эзлэх яа. Ийм шалтгаан тооч. Одоо байгаа нөхцөл байдлыг давсан дуулууртай байдал гаргасан. Энэ бол гайхалтай дуулууртай байдал. Бүх ард түмэн хоцлуулах үед Бурхан тэдэнд юу гэж хэлсэн бэ гэвэл Йошуа өнөөдөр би та нараас Египтийн занал зүхлийг зайлууллаа гэж хэлж байна. Энэ ямар учиртай үг вэ? Юун занал зүхэл вэ? Хаанаас гараад ирсэн занал зүхэл вэ гэдгийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Энэ Египтийн занал зүхэл гэдэг нь 2004 оны ариун библиэлд орчуулгдахдаа Египтийн зэмлэл гэж орчуулагдсан байна. 13 оных дээр нь занал зүхэл. Англи библиэлд rolled away reproach буюу зэмлэлээ зайлуулсан гэж орчуулсан байна. Солонгос библиэлд болохоор Эгубээс үчирэр Ноиегээс Клогагийн хаяатта Египтийн ичхүүрийг та нараас холдууллаа гэж хэлж байна. Ойлгож байна. Өөрөөр хэлбэл занал зүхэл, өөр юу гэнэ зэмлэл, өөр юу гэнэ ичхүүр гэдэг гурван утга агуулж байна. Энэ юун Египтийн ичхүүр вэ? Энэ ичхүүрийг бид нар маш амархан ойлгож байна. Тэд нар Египтээс яаж гарлаа? Амар сүртэй гарсан тийм үү? Дараа нь бид нар Исая, Еремия, Амос бусад номон дээр тэд нар яаж энэ 40 жил ичхүүр энэ шийтгэл хараал дотор ямар увайгүй ичхүүртэр амьдралаар амьдэрсэн бэ гэдгийг олон удаа дурдан иш үзүүлэгч нар хэлнэ. Тэд нар Египтээр хараал буулгаад фараоны хүүхдийг бүр өхөөлж хагаад улаан тэнгис шиг хуваагаад амар сүртэй гарсан. Амар сүртэй гарсны дараа тэд нар өөрсдийн газар нутагтай болоод өөр улсыг эзлээд тусгаар тогтносон улс болох ёстой байсан. Тэгээд тэд нар улаан тэнгисийг гаталсан. Харин яасан эзэн нь? Юу ч чадав. Эзний үгэнд дуулуургүй байсан учраас тэд нар яг галзуу солиотой хүн шиг амьдралаар амьдэрсэн. Та нар боддоо 4 хоногийн дараа тэд нар очиод эзлэх ёстой газараа эзлээд тусгаар улс болсон бол бүх ард түмэн вау! Тэд нар үнэхээр Египтийг цөм татаад фараоны ууган хүүгэн аминд хүрээд улаан тэнгисийг хуваагаад Зин, Падамарам, Синий цөлийг нэвт гараад тэд нар Канаанд очиод тэр гоё сүү балаар урсан газрыг эзлээд Израиль хэмээх тусгаар тогтносон улс болсон байна. Шүтий хүлээн зөвшөөрөх гэх байсан чинь нөгөө хэд чинь амар сүр дуйлантай гараад алгаа хийсэн. 40 биш, 14 биш, 40 жил. Тэгээд тэд нар хоорондоо юу гэж Амос ном, Еремия номон дээр, Исая номон дээр ярьж ирсэн гэвэл явандаа Израильчуудыг доромжилж доог тохуу хийчих хэлсэн байхгүй. Та нар боддоо би фараон байж биш нөгөө амар Израильчууд чинь улаан тэнгис хуваагаа гарсан шүү дээ. Тий. Одоо хаана? Үгүй Синий цөлөөс цаашаа өгсөөгд Падамарамын цөлөөд бөөнөрөө алхаад явж байгаа гэсэн. 5 жилийн дараа хөөш 5 жилийн өмнө тэгээ явсан. Одоо хаана вэ гэж. Харин тэгсэн буцаад Падамарамын цөлөөс Синий цөл рүү алхаад явж байгаа гинэ. 5 жил юу хийгээд байгаа юм те? 20 жилийн дараа хөш. Одоо нэрээ нөгөө амар ард түмэн чи яасан? Тэнүүчлэл явж байгаа юм. Хаана дахиад буцаад Падамарамын цөлөөс Синий цөл рүү алхаа явж байгаа гинэ.
энэ солиотой байгаа. Эдрийг бурхан тэнд аваач хараагаад дүгж ярьчих. 30 жилийн дараа асуу. Хөөе. Манай аав байхад ярьдаг байсан. Шинэ фараон тийм үү? Улаан тэнгисийг хуваагаад тэнгэрээс мэлхий зэлхий унгаагаад нийл мөрний цус олгоод амар ард түмэнцэл рүү гараа явсансан. Тэд нар хаан тусгаар тогтсон улс болсон бэ? Ямар нэртэй улс болсон? Одоо л тэр Бадамараа мэнцүүл солиороо тойроо эргүүдсэн төлөв шиг явж байгаа юм. Чаус ингэж тэнүүлчих гэж энэ сайхан нутгаас минь гассан юм байна та. Ийм тэнүүлчин, ийм түгжигдсэн, юучгүй хоосон цөлд хараад идсэн газар тэгээд хідэн үеэрээ тэнүүчтэй Падамарам синий цөлийн хооронд яг эргүүдсэн төлөв шиг 40 жил тойрж алхах гэж ингэж зовох гэж явсан юм байна та. Чаус. Огч одоо юунд найдаа? Нөгөө тэгвэр эднэрийн нөгөө нэр нь юу байсан гэвэл эднэр босгочд, тэнүүлчд, оргодол босуулууд байсан байна. Яагаад гэвэл эднэр Египтийн боол байсан биз дээ. Египтчүүд тэднийг яв гэж явуулаагүй, чөлөөлөөгүй тэд нар хүчээр гарсан, бурхны хүчээр гарсан. Тэгэхээр яадаг юм? Одоо казак үндэстнүүд энэ номлол сонсож байгаа хүмүүс битгий гомдчороо би энгийнээр хэлж байгаа шүү. Монголчуудаас газар нутгаа хувааж аваад дайн зарлаад гараад явбал олон улс юу гэж харах юм? Монголын газар нутгийг хуваасан болохгүй гэж шийдвэр гарна үстэй. Ийм хүмүүсийг юу гэдэг юм? Шоронгоос, цэргээс зүхтаацсан хүмүүсийг юу гэж нэрлэдэг юм? Оргодол, босуул, тэнүүлч, яаралтай баривчид, хаа таарсан газар нь бууд гэдэг үстэй. Шоронгоос оргосон хүнийг баривчлах гэсэн болохгүй болохоор буудсан цагтаа шоронд ордог. Үгүй, харин намайг буудчих юм бол шоронд орно. Яагаад? Гэмгүй, эрх чөлөөт тусгаар тогтносон улсын иргэн байсан учраас. Харин оргодол босуул хинч биш, ялтныг буудчвал яах вэ? Яахчгүй. Яагаад гэвэл тэр хинч биш, оргодол босуул учраас. Яг үүн шиг Египтээс ямар ч зөвшөөрлгүй хүчээр гарч ирсэн эднэр 40 жил цөлд ямар нэрийг зүүлсэн гэвэл оргодол босуул ичгүүрт амьдралаар амьдарч байна. Тийм учраас Амалекчууд анх тэдэн рүү дайрахдаа хоёр улс хилцээр идэг. Манайх та нар манай ийм дүрмийг зөрчөөд тийм үү? Та нар манай энэ хамгийн Москватай Кремльтэй ойрхон энэ талбай дээр НАСА-гийн бааз байгуулах гэдэг юм. Тэгэхээр бид нар аюулгүй байдлаа хангаад та нарыг энийг зөвшөөрөхгүйгээр Путин хэлсэн чинь Киевийн ерөнхийлөгч үгүй би зөвшөөрөхөөсөр аргагүй манай газар нутаг би мэдчихэв юу тэгвэл дайтна гэж хоёул дайлддаг. Яриа хөөрөө нийлж ийн үгүй юу гэж ярилцчээ дайн болдог үстэй. Гэтэл Амалекчууд яасан? Шууд алхаар дайрсан. Танах руу дайрч гээгүй, дотлонч гээгүй зүгээр л шууд дайрсан. Энэ үед Мөсе уулан дээр гараа өргөсөн. Тэсгээ байгаад буулгаад Израиль ядагдаад байсан чи Аарон хуур хоёр тохооноос нь түшлэг тийм биз? Энэ түүхийг санаж байна уу? Яг энийг та бодоод үз. Яагаад Амалекчууд хаантай нуулзаад илт шилгээгээд ямар ч төлөвлөгөө ярихгүйгээр шууд дайсан гэвэл тэг шаардлага байхгүй. Тусгаар тогтносон улс биш. Оргодол босуул тэнүүлч юм чи. Ичгэвтер амьдралаар амьдарч байгаа улсууд юм чи. Зүгээр л алхад болно. Хинч өмөрөхгүй. Ямар ч улс өмөрөхгүй. Ямар ч хаа тэдний талд орохгүй. Яагаад? Хинч биш тэнүүлч юм чи. Энэ ичгүүрийг өнөөдөр хоцлуулсны дараа бурхан яаж вэ? Египтийн занал зүхлийг, Египтийн зингэлийг, Египтийн ичгүүрийг та нараас өнөөдөр би зайлуулсан. Ойлгож байна. Энэ бидэнд юу хэлж байна вэ? Бидний өнгөрсөн амьдралын хараа, ичгүүр, занал зүхэл, зөндөө бидний өнгөрсөн амьдрал өөрөөсөө ч ичээд нуудаг зүйл байна. Тэрнээс бид нэр хизээж хөлөөлөж байна. Эзний цусан доор дуулууртайгаар сүнсээр хөвчгөндүүлэх тэр агшин энэ гмийн гинж тасарч энэ ичгүүр занал зүхэл үгүй болдгийг харуулж эзэн өөрөө хэлж байгаа шалтгаан нь би өнөөдөр та нараас энийг зайлууллаа гэж хэлж байгаа шалтгаан юм. Та бид нар түүний үгэнд 100% дуулууртай байх агшин бидний өмнө Йордан гол хуваагдана. Гайхамшиг өнөөдөр ч бий болж болно. Гэхдээ хэн хизээ 100% амьдралынхаа бүхнээс үнцэнтэй бүхнээс илүү эзний түүний ариун байдлыг үнцэнтэй тооцсон тэр хүний амьдрал Йордан гол ширгэж улаан тэнгис хуваагдана.
Энэ гайхамшиг өнөөдөр ч боломжтой. Харин өнөөдөр яагаад Нямкагийн амьдралд энэ тохиолдохгүй вэ гэвэл Нямка Йошуа шиг энэ шинэ үеийнхэн шиг дуулууртаа итгэж чадахгүй байх учраас. Нямка өөртөө шалтгаан тавиад байгаа учраас. Миний бие муу байгаа юм чинь. Би ийм байгаа юм чинь. Би тийм байгаа юм чинь. Би аргэрээ бодохгүй, ихлэ бодохгүй болохгүй. Би хүүхдийнхээ порны хувцсгоныг бодохгүй болохгүй. Би охтуудынхаа төгсөлтийг бодохгүй болохгүй. Ийм шалтгаан урдаа тавиад Бурхныг, үйлчлэлийг, түүний ариун байдлыг, дуулууртай байдлыг дараа нь тавиад байгаа юм чинь. Нямкагийн амьдрал Йордан ширэхгүй байна. Тийм болохоор Нямка хэмээх энэ пастор өрөвдөлтэй амьдарч байгаа. Тийм болохоор Нямка хэмээх энэ пастор тэнүүлж, оргодол босвол мэд ичгүр үрж амьдарч байгаа. Харин бид нар хизээ мөхөн гимингийн тасалгүй гэвэл 100% дуулууртай дагахгүй. Би яагаад сүмийнхний гэрээр орж шимбан хийхгүй, яагаад би сүмийн бүх ажиллагаанд оролцохгүй, яагаад чимээгүй ард суугаад байдаг гэвэл залхуудаа биш. Энд буй эзэн Христ сүмээ удирдаад түүнийг шилтэн харагч та нар эрүүл итгэлтэй, эрүүл ухаантай, эрүүл сүнстэй, эрүүл итгэгч нар болоосоо гэж хүсдэг учраас Нямка гэдэг нэг пасторнцрын нөлөөнд автсан хүмүүс бус их чөлөөт Христ итгэлийг ёс зүйг эзэмшсэн эрүүл итгэгч нар болоосоо гэж хүсдэг учраас би амаа хамгадаг, дууга хураадаг, уучлалт гуйдаг, чимээгүй болдог, араас үлжээдэг. Залхуудаа биш. Та нарынхаар очихоос залхуурдаг таач биш. Яагаа болохгүй гэж би хэрвээ шимбан эхлүүлвэл зөвхөн ахлагч нарынхаа гэрээр нэг өдөр явхад нэг сар орой хоол хийхгүй. Санхуд ашигтай болооч. Явна би явна шийдсэн. Гэхдээ өнөө хүртэл би ингэж үйлчилж байгаа шалтгаан тэр. Энийг яг уу пастраа, тэрийг яг уу пастраа гэхээр чинь өөрөө мэдчих. Тийм үү. За намайг гис түрээдэгч би дөрүлээ явжээ гэж яваад байдаг шалтгаан нь. Энэ сүм Есүс хаанчлах ёстой. Тэгжээж бид нар эрүүл итгэлтэй болно. Тэгжээж бид нар хүний биш Бурхны нөлөөнд автна. Тэгжээж бид нар хүнийг биш Бурхныг хардаг болно. Тэр үед бид нар Бурханд 100% дуулууртай байхыг сурах болно. Есүсээр заалгаж сурах болно. Тэгвэл таны амьдралд Йордан ширгэж, улаан тэнгис хуваагдаж, гмийн занал хийсэн энэ Египтийн занал зүхэл ичгүүрүүд тасран үгүй болох болно. Египт хэмээх өнгөрсөн амьдралын бүх зүйл чинь таслагдсан хаягдаад та бид нар эрх чөлөөт Христ нийгэм тавтаа морилох болно. Амен. Би та бүхнийг ингэж өрөөгдсөн эзний хайртай хүүхдүүд байх болтугай хэмээн эзний нэрээр өрөөж байна. Хамгийн сүүл нь хэдүүлээ 5 дугаар бүлгээ дуусгач. Ингээд бүх зүйл болсны дараа тэд нар дээгүр өнгөрөх баяраа тэмдэглэсэн, тийм ээ. 10-нд Йорданыг гаталсан. Тэд нар хөвч хөндлөлөө 4 хоног хөвцсөн байх нь шүү дээ. Арга байхгүй. Тэгээд 4 хоногийн дараа нэг баацганаад явдаг болоод хоноо гаргаад 14-ний орой дээгүр өнгөрөх баяраа тэмдэглээд тэгээд 15-наас эхлээд задгуулаад ямар баяр болох ёстой вэ? Эсгээгүй талхны баяр болдог. Ингээд тэд нар баяраа тэмдэглэсэн. Яг энэ баярыг тэмдэглэхдээ Канаан нутгийн ургацаас анх удаага хүртэх агшин тэдний амьдрал манна зогссныг Библи хэлж байгаа. Та нар хардаа уг сарын 14-ний орой Израилийн хүүгүүд Ерихогийн тал газарт Гэлгал буудалж байхдаа алгаслыг тэмдэглэв. Алгаслын дараагийн өдөр чухам тэр өдрөө тэд газрын үр шим эсгээгүй талх болон хуурсан тариадав. Тэр газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хүүгүүдэд дахин манна байсангүй. Харин тэр жилдээ тэд Канаан нутгийн ургацаас хүртв. Ойлгож байна. Өнөө хүртэл манна тасраагүй байх нь биш. 40 жил, нарийн хэрэл 41 жил 6 сарын турш манна нэг ч удаа тасраагүй. Хизээ гэвэл дуулууртай байж эзний амлсан амлалтын газар орж эзний өгсөн эд баялагийг эдэлж эхлэх үед эзний өгсөн үр шимийг ууж идэж эхэлсэн тэр өдөр Тэнгэрээс буух манна зогссон нь одоо та нар миний амлсан газрын үр жишээ хангалт зааж байна. Би түрүүд 7 хоногтээс баян болно гэдэг баян шинэлийг амьдрахыг хүсэх гэмнүгэл биш. Харин хизээ гэмнүгэл болчдгийг гэхлээр
хизээ нүгэл жатдаг болчдгийг ихлээр биеийн амраар баяжхийг хүсэж ирэхээр. Түүнээс баян чинэлэг амьдрахын тулд хөлс, хүч, цусаа хөдөлмөрөөр урсган хөдөлмөрлж байгаа тэр хүнийг шуналтаа гэж болохгүй. Яагаад гэвэл бидэнд тэр эрхэн бий бөгөөд бид нар мал адгууснаас ялгардаг ганц ухамсар нь хүн гэдэг оршихуун, ухамсарт оршихуун гол онцлог нь бид нар мөрөөдөж чаддаг. Сайхан үнэ мөрөөддөг бох мэдгүй. Байхгүй шүү дээ. Бид нар мөрөөддөг учраас. Харин бид нар баян шинэлэг сайхан хангалуун амьдралын төлөө хөдөлмөрлж хөлсөө урсгаж байгаа бол тэр нүгэл биш. Харин ямар үед энэ баян шинэлэг болох хүсэл нь хараалж атдаг нүгэл гин болчдөг вэ гэвэл бие амраар, хeel хахуулаар, хүнд хүч ажил хийхгүйгээр бусдыг луурдж, залилж, улс төрд орж, улсын мөнгө идэж хамаг байж болох балиар заваан хөгийн аргаар зайсангийн 2 гүрний цаана амьдарч эхлэх тэр үед энэ баян харагдсан. Хөрөнгийн хараалтай нэгэн болж байна. Хизээд сайн үздэг. Хичнээн тэр гомтон байсан ч хүүхэд нь хар тамхичин, донтон архичин, өөрөө араар тавьсан завхаа худалж дуурчин болж байдаг. Улс төрийн карьер амбицэн ч унж байгааг бид нар харж байна. Йошуа Ерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал эсрэг талд нь элдээ суулан гартаа барьсан хүн зогсож байв. Йошуа түн дээр очив. Түүнээс та бидний талдуу, дайсны талдуу гэж асуусан. Тэр үгүй. Харин би эзний дааждын жанжнаар ирээд байна гэхэд Йошуа нүрээрээ газар тунаг түүнд мөргөөд миний эзэн зарцтай юу хэлгсэн бол гэхэд эзний дааждын жанжин Йошуа зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шахаага тайл гэхэд Йошуа ёсоор үлдлээ. Энэ дээр Йошуа нэгдүгээр бүлэг дээр заасан хичээлээ Бурхан дахин зааж өгч байгаа. Яг гэвэл Йошуа буруу юм асуусан учраас. Юу буруу асуусан гэвэл Йошуа Ерихогийн ойролцоо өдөө өргөө хартал элдээ сугалсан тэнгэрийг зогсож байгааг харсан байна. Тэгэхдээ Йошуа хэн гэдгийг мэдээгүй учраас очиод асуусан байна. Та тийм ээ мэдээж хүчрхэг Бурханы тэнгэр ич гэдгийг мэдсэн учраас та бидний талдуу дайсны талдууг асуусан. Тэгсэн чинь би танай талд мэдээж би та нарын талд шүү дээ өгшөн гэсэн үү? Үгүй бол гайгүй би Ерихог хамгаалах чи хол бай гэсэн үү? Үгүй гэж. Танай талч биш, чиний талч биш, тэдний талч биш. Би эзний тал. Ойлгож байна. Бид нар ийм итгэлээр амьдраад байдаг. Аава миний зөв үү, тэрний зөв үү? Аава та тэрмөгийн талд юм уу, миний талд байгаа мó гэж. Сагсан тэмцээн, тийм ээ? Христ итгэлж сүмүүдийн сагсны тэмцээн дээр би яагаад ер нь очихо болцсон гэж би үнэнээ л хэлье. Би хотод ч очдгоо, дархныхынд очдгоо. Яагаад гэж тэнд би хараал тавьж байгаа, пэмэ уншиж байгаа пасторуудыг хараад уурандаа хүүхдийг мөргөж унгааж байгаа Христ итгэлт хүмүүсийн хоорондоо итгэгч биш хүн шиг тэмцэлж байгааг хараад надад нүд халтраад хэцүү. 2 баг шагналын төлөө гарах чинь би нүдэрээ үзсэн шүү. 2 тал залбирж байгааг би харсан. Эзэн минь ээ, манай багийг хожуулж өгөөч. Нөгөөдөл нь бас эзэн минь ээ, манай багийг хожуулж өгөөч. Бурхан яах юм бэ дунд нь? Аль аль нь өөрийнх нь сүмийн хүүхдүүд, аль аль нь өөрт нь итгэгч христчэн хүүхдүүд. Тэгсэн мөртлөө манай багийг гэдээ хаар Бурхан яах юм бэ? Алийг гэх юм? Хүүхдээс асуудаг аймаар муухай хүчирхийлэгч асуулт байдаг. Та нар хизээч битээ ингэж асуугаа. Би гуйж аавдаа илүү хайртай юу, ээждээ илүү хайртай гэж. Тэр хүүхд яах? Алийг гэх юм? Хүслээний хоёр ирчээд аава та бит хоёрыг хэнд нь илүү хайртай ингэдэвэл би яах вэ? Тэ саваа аваад ирдэг гэх баг. Бүр асуух юм авч ядаад байгаа юм. Алийг гэх юм? Бурхны хувьд бид нар ийм хандлагаар итгэдэг байдаг. Аава тэрмөгийн буруу штэ. Миний зөв штэ. Пастрын буруу штэ. Миний зөв штэ. Үгүй. Энд өгж байгаа Бурхны хариулт байхгүй юу? Чиний талд ч биш, тэрний талд ч биш. Би Бурхны талд. Та нар залхаагүй штэ. Би жоохон энийг тайлбарлаад дуусгач удахгүй. Энэ миний тал. Бүх юм миний зөв. Бүх юм нь би асуудалгүй. Ер нь миний буруу байсан ч миний зөв байсан ч миний зөв. Энэ бол явга.
Энэ миний дургуй нэгний өөр сүмийн сагсны баг. Манайх ялгал шүү дээ. Та нар боддоо гар гараа бариад багт хоёрыг хүргээгээд эхэлдэг шүү дээ. Тэгсэн чинь бүр намайг цочт. Би бүр чихээ бөглөх шахсан. Есүсийн нэрээр ялалт манайх юугээд байгаа юм бэ тэр одоо. Нөгөө баг нь яах вэ? Та нар энгийнээр аваа ялсан ч ялагдсан ч хожсон ч хожигдсон ч энэ тэмцээнээс та алдарч болтугай. Амен уу? Амен. Ингээл болоо штэ. Заавал Бурхныг нэг тал руу зөөж яах гэдэг юм бэ? Тэр чинь өөрөөр дунд нь яахаа мэдэхгүй хэцүү байгаа штэ. Харин Тэнгэр элч юу гэсэн гэвэл би Йошуа зөвсөд та дайсны талд юм уу манай талд юм уу гэсэн чинь юу гэсэн гэвэл би чиний талд ч биш дайсны талд ч биш би Бурхан эзний талд байна гэж. Юу гэсэн үг гэвэл энэ Тэнгэр элчтэй дайнд орохыг хүсэж байна. Галт мөрөд хэрэгтэй, галт сэлэмтэй, гэрэл цацалсан Тэнгэр элч нартай сүнслэг тулаанд орохыг хүсэж байна уу? Хүсэж байгаа хамгийн хэрэгтэй үе. Ерөнхийдөө өмнө давжин чичилбүү Израиль хамгийн хэрэгтэй үе. Тэгвэл яавал энэ Тэнгэр элчийг би өөрийнхөө талд оруулах юм? Боломжгүй. Би Бурхны талд очиж зогсвол Тэнгэр элч хинтээ байх нь надтай тулах юм шиг. Миний талд тулах юм шиг ойлгомж. Гэмшил гэдэг үг бол грек хэлээр хуучин гректэй харьцуулахаар эрэг гэсэн. Цэргийн тушаал байдаг шүү дээ. Эрэг гэдэг шүү гэсэн үг. 360. Эрэг гэх нь утга байна уу юм. Яаж ч тэр одоо цэргүүдэд толгойг нэргүүлж унгаалах гэж байгаа юм. 180 гараад шүү дээ. Ингэж зогсож байгаа бол эрэг гэдэг чинь энийг хэлж байгаа шүү дээ. Буцаад явах юм. Гэмшил гэдэг үгийг грекчүүд Библи бичигдсэн грек хэл дээр одоо ч гэсэндээ эрэг гэдэг цэргийн тушаалтай утга юм. Ава би миний хэлцүү. Ава би чинь яав гэж та гэд уйлж гоншгонж гимшиж байгаа дүр эсгснээр өөрийнхөө энэ буруу амьдралдаа алдааныхаа талд Бурхныг авчих гэдэг. Тэгээд миний тал Бурхан ирэх нь яах вэ гэдэг. Ойлгомж байна. Инээдтэй боловч бид нар ингэж гимшээд байдаг. Тэгсэн чинь Бурхан биднэрт юу гэж заасан гэнэ үү? Эрэг тэр пастор, мастер, өнгөрсөн дуу муу зохиосон тэр лаг ярьдаг, мэлдэг, баян бүгдийг хай надад огт бат. Чи миний тал. Миний өвд бол миний өвнөөс баруун тийш, зүүн тийш бүх хазар. Тэгвэл хаа явсан газараа чи амжилт болох бөгөөд ялалтыг байгуулах. Энэ хичээлээ Йошуа дахиад заасан байхгүй. Йошуа яасан бэ? Над шиг буруу асууцсан. Та тэдний тал юм уу, манай тал юм уу гэсэн чинь үгүй ээ. Би Бурхан эзний тал. Хэрвээ Израильчууд та нар Бурхан эзний талд бол түүний үгэнд 100% дуулууртай бол намайг өөрсдөө тал мөн гэж бодож болно. Хэрвээ үгэнд дуулуургүй Бурхан эзний тал биш бол эрэг хийгээгүй бол намайг өөрийнхөө тал гэж битгий. Одоо ойлгомжтой. Ингээд Йошуа энэ зогсож исэн Йошуа ойлгоод яасан гэнэ үү? Нүрээрээ хөсөр унаад түүнд хүндэтгэн мөргөх тэр агшинд хаана очсон бэ? Тийм ээ зэ. Би таны талд биш. Би өөрийнхөө талд ч биш. Өрөөлийн талд ч биш. Одоо би таны талд зогсъё гэх үе зогсож буй газар чинь ариун тул шахаагаад байна. Хаана ариун газар байгаа? Энд ариун газар байгаа. Йошуаг энд байхад шахаагаад тайл гэсэнгүү. Яагаад гэвэл Йошуач тэр, Нямкач тэр өөртөөгөө зууралдаад өөрийнхөө амбиц карьерийг бодоод байсан учраас энэ хизээч хүний зогсож буй газар ариун байдаггүй. Өрөөлийгч ариун биш. Харин Йошуа бузар муугаа ойлгоод Бурхны тал байх ёстойгоо ойлгож нүрээрээ хөсөр унж сүгдэн мөргөх агшинд түүний үгэнд дуулууртай байх агшинд эзний зогсож буй газар ирсэн байна. Сүнсээр. Тэр үед чиний зогсож буй газар гэдэг чинь Йошуа хаан нэрээ зогслыг илэрхийлж байгаа ариун тул шахаа. Тиймээс би
эзнийг харж та тэрний талд юм уу? Тэр сүмийн талд юм уу? Тэр пастрын талд юм уу? Өөрийнхөө дургуун нэг миний зөвштэй та тэрний талд юм уу? Миний талд юм уу? Тэрмөөг ёстой. Тэрмөөг ингээд өгөөч гэхээсээ илүү та өөрөө эхлээд эзний талд өгч. Энэ бол Бурхны хүсэл гэдгийг эзэн дахин зааж өгч байна. Тиймээс та бүхэн гიშгсэн газар бүр ариун байх болтугай гэж өрөв. Амен. Өөрийнхөө ч биш, өрөөлөж зөвхөн Бурхны байж түүний Тэнгэр элч нартай хамт сүнслэг тулаанд амлалтын газрыг хүч чадлаар бус, даруй байдлаар, сул дорой байдлаар, эзний ирэмгий байдлаар, эзний ариун байдлаар, эзний үгээр ялан дийлсэн түүний өрөөгдсөн хүмүүстэй байх болтугай гэмээр эзний нэрээр өрөөж байна. Бүгдээ хамтдаа залбирanгуйцгаая.